Өнөөдөр бид Баян Хөлгийн аймгийн Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн тэргүүлэн зохион байгуулж байгаа доктортой хөгжил энэ сэдвт олон улсын хурлаар дамжуулалттай эхэлж явагдаж байна. Оролцож байгаа нийт хүмүүстэй бол одоо хуралдаа идэвхтэй оролцож хурлаас их хүлээж байгаа үр дүндээ хүрэхийн төлөө бүгд чармай одоо бие биенээ сонсож ингэж одоо идэвхтэй хуралдаж үр өгөөжтэй хурал болгохыг зарихыг нийт одоо оролцогчтой барилж байна. Хуралд бол хүн идэвхтэй оролцож хурлыг бол маш сайн зохион байгуулж байгаа явдалд бол энэ багшийн сургуулийн хамт олонтой бол бас их талархаж байна. Улсын боловсролын их сургуулийн Баян Хөлгийн аймаг дахь салбар сургууль дээр Алтай мөсийн одоо эдийн засаг болоод нийгмийн доктортой хөгжлийн асуудлаар олон улсын баг хурал зохион байгуулагдаж байна. Маш их одоо чухал ач холбогдолтой илтгэлүүд тавигдаж байна. За тухайлбал одоо хэл, соёлын одоо өвөл өмжлөлийг яаж хадгалж авч явах уу? За хос хэлний боловсролыг яаж одоо шинжлэх ухаанчаар тогтоох уу? За аялал жуулчлалыг одоо яг жинхэнэ одоо малчтын нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаараа одоо яаж хөгжүүлэх үү? За тэрэн дотроо бол одоо нөөцийн арт түмний гол одоо аж ахуй болох бэлчээрийн мал аж ахуйн доктортой хөгжлийг яаж хангах уу? Бэлчээрийг яаж зохистой менежмент хийж ашиглах уу гэх ийм олон одоо сэдвээр илтгэлүүд тавигдаж байна. Дэд үтсийг хамтарч хөгжүүлэх тэй холбоотой маш тодорхой саналууд энэ илтгэлүүд дээр гарч байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн Баян Хөлгийн аймаг дахь салбар сургуулиас зохион байгуулж байгаа олон улсын эзэмшилгээний хурал оролцож байгаадаа баяртай байна. 2013 онд би бас өөрийн санаачлахаар одоо яг энэ өнөөдрийн болж байгаа энэ байранд Алтай Казахууд нэртэй олон улсын эзэмшилгээний анхны хурал зохион байгуулж исэн. Тухайн үед 5 улсаас оролцож исэн бол өнөөдөр бас 11 улсаас оролцож байгаа нь онцлогтой байна. Тэгээд бидний тухайн үед дэвшүүлж исэн санааг улам өргөжүүлж бүс нутгийн хэмжээнд ингэж төсөөлж бүх салбарт одоо авч хурлыг хэрэгжүүлж цаашид нэгдсэн байдлаар тогтмол явуулах болох байхаа гэж найдаж байна. Ингээд хурлыг зохион байгуулж байгаа Монгол Улсын боловсролын их сургуулийн Баян Хөлгийн аймаг салбарын багш нар захирал хяналгаан болон багт баяр хүргэж цаашдын ажилд нь улам их амжилт хүсье. Баяр аймағында бүгін Алтай тауларының мәдениеті, Алтай тауларының мал шаруашылығы, Алтай тауларының қыраны, жалпы Алтай тауының мәдениетіне үлкен халықаралық конференция болып жатыр. Өте қуаныштымыз. Жалпы Алтай тауының әлі де зерттелмеген қанша дүниелері бар, қаншама ғалымдар келіп жатыр енді. Әлі де енді біздің болашағымыз осы Алтай тауының енді бізден қалған зерттелмеген дүниелерін де зерттейді деп ойлаймыз. Бұндай конференциялар көп болса екен.